Манай улсын хурал төр засаг бүх талаараа дампуурч боловсон хүчний дутагдалд оржтэй чаавас. 3 сая хүн дундаас яаж чайгаад хурцаас өөр элчин сайд хийчихэр хүн олдоогүй юм бахаа. Хөөрхий тэгэд арга буюу муу нэрт лууданст хурц эх орныхаа ашгийг бодож өөрийгөө гэр бүлээ бизнесээ золиосолж орхиод Солонгос руу ниссэн байна. Гэхдээ ажил хийхгүй амрах гэж л явна гэдгээ өөрөө цензургүй яриагаар мэдэгдсэн. Улс төрчид шүүхийнхэн хайртнаас хурцыгаа Солонгос руу үдэж явуулчаад араас нь нэрийг нь цэвэрлэж үнэнчээ батлан харуулах ажилдаа ханцуу шамлан орсон бололтой. Нэр төрийг нь гутаасан хэрэгээр Батзамдын гишүүнд хэрэг үүсгэсэн талаар сайтууд мэдээлж эхэллээ. Орон дотор ч хүнээр алууж чадсан шүү гэснийг нь дипломат хүний нарийга хэмээн үзээд тоолгүй орхисон юм байлгүй дээ шүүх. Харин тоглоом даалгүй олон нийтэд зарлан нэрийг нь баасцсан хэмээн Батзамдын гишүүнд хэрэг үүсгэлээ гэж ойлгоход болох юм шиг байна. Бас нэгэн байгаа нь хурцын гэрэг зайсанд төрийн ордныг Сүхбаатар дүүрэгт оршдгоо гэж хүмүүс боддог. Тэгсэн үгүй юм байжээ. Зайсан болон төрийн ордон нь сонгон хайрхан дүүрэгт харьяалагддаг бололтой. Эсвэл сонгон хайрхан дүүргийн иргэдэд л хурцын нэр төр сэвдсэн бусад 4-5 дүүрэгт нь сэвдтэй гэж үзсэн болов уу? За юутай ч гэсэн төрийн ордноос мэдээлэл хийснийг төлөө сонгон хайрхан дүүргээс хурцын нэр төрийг сэвдээсэн хэмээн хэрэг үүсгэсэн талаар Eagle сайт мэдээлсэн байна. Төрийн ордныг сонгон хайрхан дүүрэг баруун зүүн салаар руу нүүлгэсэн дээр хуу. Тэгэхгүй бол харьяал нь зөрөөд байх шиг байна.